Байцгаана уу хүүхдүүд. Өнөөдрийн хичээлээр эрэг сөрөг тавтан өмнө үзсэн геометри агуулгатай бодлого болон өгөгдөлтэй ажиллах бодлогуудыг давтах болно. Дараах заалтыг термометр тэмдэглээд будаарай гэсэн бодлого байна. Заад нь тэг. За тэгийг бол будчихсан байна тийм үү? Тэг градусыг. За тэгвэл Б-д нь нэмэх 10. За энэ 2 дахь термометр дээр нэмэх 10-ыг тэмдэглээрэй. За тэгээд будаарай хүүхдүүдэд дэвтэртээ. За Б-д нь хасах 15. За хасах 15-ыг 3 дахь термометр дээр тэмдэглээрэй. За хамгийн сүүлийн термометр дээр нэмэх 5-ыг тэмдэглээд будаарай. Дараах тоонуудыг тоон шулуун дээр тэмдэглээрэй гэсэн байна. Хасах 9, 8, тэг, хасах 2, 5, хасах 1, 9 гэсэн тоонууд өгөгдсөн байна. За эдгээр тоо бол эрэг сөрөг тоонууд оролцсон тоонууд байна тийм ээ. За тэгвэл тоон шулуунаа зурхын тулд бүгдээрээ яаж зурх вэ гэдгээ бодъё. За зүйтэй сайтар ажиглал бол тоон шулуун маань тэгээд бид нар тэгээс 10 хүртэлх тоонууд маань эрэг тоо. За тэгээс урагшаага зүүн гарт тал руугаа байгаа хасах 10, хасах 9 гэх мэтчлэн яваад хасах 1 хүртэлх тоонууд маань сөрөг тоо байх нь. За тэгвэл энэ тоон шулуун дээр бүгдээрээ одоо дээрх тоонуудыг цэгээр тэмдэглээд тоонуудаа дээр нь бичээрэй хүүхдүүдээ. За хасах 9 бол хасах 10-ийн баруун гар талд байна. За тэгвэл зүүн гар тишээгээ тоонууд явах тусам багасдаг, баруун гар тишээгээ явах тусам тоонууд ихсдэг. За тэгвэл хасах 9 хасах 12-ийн хасах 10 нь бага, хасах 9 нь их байгаа болоод ийм байдалтай байрлсан байна. За дараа нь 3 дугаарт нь нэмэх 10 ба хасах 5-ын хооронд орших тоонуудыг тоочин бичээрэй гэсэн байна. За тэгвэл дээрх тоон шулуунаа ашиглаад нэмэх 10-а хасах 5 2-ын хооронд байх тоонуудыг тоочиж бичээрэй хүүхдүүдээ. За хотуудын агаарын хэмийн температурыг үзүүлсэн байна. Улаанбаатар хот хасах 4 хэмийн хүйтэн, Бээжин хасах 7 хэмийн хүйтэн, Сөүл 1 хэмийн дулаан, Москва хасах 20 хэмийн хүйтэн, Дели 12 хэмийн дулаан байна. За тэгвэл эдгээр өгөгдлийг ашиглаад дараах асуултанд хариулаарай. Хамгийн хүйтэн хотын нэрийг бичээрэй. За хүйтэн гэхээр хасах хэмтэй ах уу, нэмэх хэмтэй ах уу? Зүйтэй хасах 20 хэм нь хамгийн хүйтэн байна. Өөрөөр хэлбэл Москва хотод хамгийн хүйтэн байгаа нэ. За Дели Бээжингээс хэдэн хэмээр дулаан байна вэ гэж. Дели Бээжингээс хэдэн хэмээр дулаан байна вэ? За энэ хэдэн хэмээр дулаан байна вэ гэдгийг олохын тулд бүгдээрээ тоон шулуунаа ашиглан дараах тоонуудыг тоон шулуун дээр тэмдэглэе. За тэгэхээр эхлээд тэгээс нэмэх 12 хүртэл хасах тал руугаа тэгээс хасах 20 хүртэл бүгдээрээ тоон шулуунаа зурна гэсэн үг. За энэ тоон шулуунаа зураад бүгдээрээ Дели болон Бээжингээ цэгээр тэмдэглээд хооронд нь зөрөөг нь тоо нэг бүрчлэн тоолж болно. За бид хамгийн хүйтэн ба дулаан хотын температурын зөрөөг олоорой гэсэн байна. За хамгийн хүйтэн нь Москва байгаа тийм ээ. Хамгийн дулаан нь Дели вэ. За тэгвэл энэ хоёр хотын хоорондох хэмийн зөрөөг олохдоо саяны зурсан тоон шулуунаа ашиглаад зурж болох нь байна тийм ээ. За би дагаад бодорой хүүхдүүдээ. За тэгшинцэгтийн өргөн 4 см, урт нь түүнээс 2 дахин их бол тэгшинцэгтийг зураад хүрээний урт болон талбайг олоорой гэсэн бодлого байна.
За өмнө бид нар урт өргөн нь тодорхой өгөгдсөн тохиолдолд хүрээний урт талбайг шууд олж исэн. За тэгвэл энэ бодлогон дээр өргөн нь тодорхой байна, харин урт нь мэдэгдэхгүй байна. За тэгвэл бүгдээр одоо өгөгдсөн зүйлийг бичье. За өргөн 4 см, урт нь бол 2 дахин урт. Харин хүрээний урт болон талбай нь мэдэгдэхгүй байна. За тэгвэл бүгдээр одоо энэ дүрсийг зуръя. Зуръя гэхэд бол өргөн бол тодорхой учраас зурчиж болж байна 4 см. Харин урт нь мэдэгдэхгүй байна. Урт нь бол 2 дахин урт гэсэн байна. Тэгвэл одоо бүгдээр уртаа тэмдэглэхийн тулд уртаа заавал олох шаардлагатай болох нэ. За олохын тулд яах вэ хүүхдүүдээ? 2 дахин урт гэхээр өргөнөө 2 дахин ихсгэж өгнө. Тэгвэл 2 4 нь 8 см. Өөрөөр хэлбэл урт маань 8 см байсан байх нэ. Одоо хүрээний уртаа олж болох уу хүүхдүүдээ? Зүйтэй. Тэгшүүнцэгт маань 2 урт 2 өргөнтэй. Тэгвэл 1 урт 1 өргөнийг нийлүүлээд 2 дахин ихсэгвэл хүрээний урт гарч ирнэ. Яагаад 2 дахин ихсгэж байгаа вэ хүүхдүүдээ? Зүйтэй. Яг үүнтэй адилхан урт өргөн доор нь байна шүү дээ урт өргөн. Тийм учраас 2 дахин ихсгэж байна. За одоо бүгдээ энэ дүрсийн талбайг олъё. За тэхийн тулд бүгдээрээ 1 см талтай квадратаар дүүргэнэ гэсэн үг. За тэгвэл багш нь өргөн тал руугаа урт тал руугаа дүүргэж үзье. За одоогийн байдлаар 3 орсон байна 4, 5, 6, 7, 8 орж байна. За тэгвэл уртад маань 8 квадрат орж байгаа юм бол хэдэн 8 орох вэ хүүхдүүдээ? За одоо 1 орсон байна. 2, 3, 4, 8 орж байна. Тэгвэл ийм олон квадратаар дүүргэж болох нэ. Яг хэдэн квадрат байна уу гэдгийг одоо олж болох уу хүүхдүүдээ? За зүйтэй 4 нь 8 байсан шүү дээ. За ингээд бүгдээр талбайгаа олж болох юм байна. За бодолтой хийгээрэй. Уртын урт нь 12 м, өргөн түүнээс 3 дахин богино бол тэгшүнцэгтийн периметр талбайг олоорой гэсэн бодлого байна. За тэгвэл өгөгдсөн зүйлээ бичих юм бол урт нь 12 см, өргөн нь 3 дахин богино. Тэгвэл хүрээний урт болон талбайг олоорой гэсэн байна. За энэ бодлогыг бодохын тулд урт бол тодорхой мэдэгдэж байна 12 см. Харин өргөн мэдэгдэхгүй байна. 3 дахин богино гэсэн байна. Тэгвэл өргөнөө яаж олох вэ хүүхдүүдээ? Дахин богино гэхээр ямар үйлдэл хийдэг вүлээ? Дахин багасгах гэдэг. За зүйтэй. Өөрөөсөө бодоод дүрсээ зураад өргөнөө тэмдэглээрэй хүүхдүүдээ. За одоо ингээд урт өргөнөө олсон юм чинь хүрээний уртаа олж болох уу хүүхдүүдээ? Болно. Талбайгаа олж болох уу? Болно. За би дагаад энэ бодлогыг бодоорой. За модыг багнан диаграмаар үзүүлээрэй гэсэн байна. За ямар мод байна гэвэл царс, далдуу, гацуур, хус. За насжилт нь жилээр авсан байна. Царс бол 100 жилийн настай, далдуу бол 800 жилийн настай, гацуур 350 жилийн настай, хус 250 жилийн настай байна. За тэгвэл одоо бүгдээрээ энэ бодлогыг багнан зурган диаграмаар дараа нь багнан диаграмаар төслөе. За 6-аар төслөхийн тулд бүгдээрээ за зүйтэй. За одоо ямар дүрс нь хэдэн хүүхдэд тэнцүү гэж авах вэ? Тэгвэл тэрийг авахын тулд бүгдээрээ тоогоосоо ажиглая. 100, 800, 350, 250 гэсэн байна. Тэгвэл бүгдээрээ нэг модыг нэг дүрсээр илэрхийлж болохгүй. Тэгвэл тэр илэрхийлэх гээд байгаа дүрс маань хэдэн хүүхдийг хэдэн жилийг илэрхийлсэн байж болох вэ? Зүйтэй. 100 жилийг илэрхийлсэн байж болно, тийм ээ? 100 жилийг. 100, 100, 200 гэж илэрхийлсэн байж болно. Тэгвэл ямар дүрсээр илэрхийлэх юм? Дугуй байж болно, дөрвөлжин байж болно, за гурвалжин байж болно. Дүрсээ сонгоод 100 жилийн настай тэнцүү гэж аваарай. Нэг дүрс маань 100 жилийн настай тэнцүү байж болно, тийм ээ? За тэгвэл одоо бүгдээрээ дүрсээ зураад үзүүлээрэй. За одоо бүгдээрээ диаграм дээрээ байгуулъя. За ингийн тулд биднэрт багш нь эхлээд тэнцүү хуваасан байх ёстой. За бид нар сая тоог нь ажиглах юм бол 100, 250, 350, 800 гэсэн тоонууд байсан юм чинь нэг нэгээр авч болох уу?
Болохгүй 10-10-аар авчлах уу? Болохгүй 50-50-аар авчлах уу? За тэгвэл хэдээр авмаар байна уу? Сонголтоо та нар хийж болно. 100-100-аар ч авсан болно тийм үү? За тэгвэл одоо та нар хуваарай өөрсдөө бие дагаад хийгээрэй. За багш нь доотлын тэнцүү хуваагаад моднуудаа биччихлээ. За одоо та нар өөрсдөө хуваарай эзэн мэт чинь диаграмма өөрсдөө зураарай. За баган диаграммыг ажиглаад асуултанд хариулаарай хүүхдүүдээ. Саяны зурсан диаграмма хамгийн урт настай модыг нэрлэнэ үү? Далдуу гацураас хэдэн жилээр илүү наслах вэ? Хамгийн бага настай ямар мод байна вэ? За хүн 100 жил наслана гэвэл хус мод хэдэн жилээр илүү наслах вэ? Дараагийн 8 дахь бодлого тал нь 6 см талдаа квадрат үрс зураарай. Түүнийхээ 6-ны дөрвийг будаарай. Хэдэн хэсгийг будаагүй үлдсэн бэ? Дүрсээ зурахдаа яг сантиметрээр нь зураарай хүүхдүүдээ. Илэрхийлэлд орууллаа. Хариуг нь бас бичсэн байгаа. За нэг өгүүлбэртэй бодлого оруулсан байгаа. Эдгээр бодлогыг бодоод багштаа хэлхийгээрэй. Чадахгүй мэдэхгүй зүйл байвал ангийнхаа сурагчдын чат буюу эцэгхийн чатаас эсвэл хувь чатаар асууж болно шүү хүүхдүүдээ. Анхаарал хандуулсан хүүхдүүдээ баярлалаа.